5 өрг хожигдож явж байгаа одоо тэгээд айжмаар бариад 3 илүү гарна гэдэг бол одоо төвний хувьд бол маш сэтгэл өвдөлт явдал тохиож байна. За энэ бол одоо дахиад 3хан өрг хожих юм бол дэлхийн авраг гэдэг нэр хүндтэй цалыг авах нэ. За Рони одоо хожигдоход 3 өрг, гүйцэж барихад 3 өрг. Make sure they're switched off, please. За гайхашигтай яг нөгөө 23 дахь хөрөг дээр 24 дахь хөрөг дээр хийсэн шигээ яг алсын цохилтыг яг бүр эсрэг винттэй хийгээд за алсын цохилтын амжилт бол хоёулангийнх нь яг ижлэх 58% амжилттай байна. 6. Seven. За одоо нэлээд сайн төвлөрч нямба цохиж гүйцэтгэх баха бүх цогцолтуудыг 40. 15. За идэвхтэй байгаа ганц зүйл явсан дээр амжилттай гаргаж байна. За саяны харж бас яхан алдаж л орлоо доо. За эндээс харин одоо ямар нэгэн байдлаараа өөр улаан төгжүүлэхгүйгээр цаашаа явахд хэцүү болоод байна. Тэгэхээр баг зэргийн хэрвээ нааша улаан руугаа хагараа байгаа бол за яг тийм байна. Зүүн болон гарцсан бол одоо болж байна. За болж байгаа юм байна. Зүүн болоо тоглох боломж байгаа юм байна. За харин ягаан шаар маань өөрийнхөө байх ёстой газар арай багтахааргүй болцсон юм байна. За тэгэхээр за эндээс бол төлөхэд явахад бол 30. за хар байхгүй. Тэгэхээр одоо эрсдэлтэй цэнхэр байна. Ногоон байна. Үргэлжлүүлээд явъя гэвэл одоо эрсдэл хийхээс аргагүй. За эрсдэл хийхгүй болгоомжтой гэвэл тактикийн тоглолт. За хэлсээр тэгээд одоо сайн нэг цэнхрийг алдсан боловч цэнхэр нь унчих шахсан үзэгчдийг яваас нэлээд шоуг болчлаа. За тэгтээ ад дайрчээ цогөр сарман цэгэртээ эргэж мөргөлдснөөр тоглох боломжтой юм байхгүй болгосон. За энэ улаан шарын болол бол гараагүй баха. Шарын болол салангуулааныг тоглох боломж байдаг бол шарын бололоо тоглож байх. За Рони яг тийм боломж байгаа эсхийг шалгаж байна. Бас ингээд дундлуур тоглох улаан бас байж магадгүй. Зүгээр тэрийг бас шалгаад хараад байгаа. бариад
сайтай болно гэдгээ мэдчихсэн юм шиг байна. Ороогүй нөхцөлд энэ салангуйгаа уулан чинь хартай давхардцсан. 6. За яг ягааны дээр байгаа улаан юм уу? За энэ нөгөө хартай давхардцсан байгаа улаан гэсэн чи үгүй юм байна. Хангалттай байсан юм байна. 7. Twelve. 13. 20. За ямар ч гэсэн хагас 100 оноо болоод хагас 100 оноотой болоод авсан. Одоо тэгэхээр хожил ойрхон 3 улаан тоглочих юм бол энэ үргийг хожчихноо. 21. За энэ байрлалаас нь 3 улаан. За эхний улаанд тоглолцсон. За нийс 2 улааны дээдлэл боломжтой байгаа юм шиг байна. 29. За одоо цэнхрээ оруулаад дахиад нэг улаан авцсан байхад бол тэгэл энэ үргийг хожлоо. Тэгэхээр одоо 2 үргийн асуудал барьж хойноос гүйцэхийн тулд 2 үрг хэрэгтэй тэрнийхээ 34. 35. За ийм бага оноотой шаар тоглож байгаа хожил бол баталгаажаагүй байгаа. За гэхдээ 9 онооны нийлүүлж байгаа өөрсдөө 3 снупер хэрэгтэй гэхээр за одоо бол асуудал төгссөн. Нэлээд хэцүү улаан дээрээс таталт явууллаа да хамгийн сүүлчийн дундуур тоглосон улаан бол нэлээд хэцүүгээр эрсдэл өөрсөн. Эрсдэл дагуулсан цогт байсан. 47. Цаашрын 43 онооны боломж үлдсэн. Тэгэхээр 49-43-ны вэр ямар ч гэсэн 100 онооны сенчури брэкет хаштаг байхгүй. За 49 in the frame. Ronnie O'Sullivan. оны дэлхийн аваргын дараалал оройн сарын төрүүлсэн. Тэгтээ одоо 2012 онд Картертэй 13 онд Барри Хокинстэй шотрогын тоглолтод тоглоход бол тийм их өрсөлдөөн бол гараагүй тав бүхэн сааж байгаа. За гэтэл энэ жилийн шотрогын тоглолт бол нэлээд өрсөлдөөнтэй сонирхолтой болж байна үзэгчтэй. Thank you, frame 29. Ronnie O'Sullivan to break.
За Рони одоо тэрүүний ягааныг алдааг байсан бол үдид адил 14 байх байжээ. За. оны дэлхийн аваргын шударгын тоглолтын дээр Рони Али Картерыг 18-11 харьцаад хоцсон. 18-11. За тэрний дараагийн жил 2013 онд Барри Хокинсыг 18-12-ын харьцаатай. Зургаагаас 7 өргөөр илүү давуу байдалтай ингэж хожиж дэлхийн аваргыг авсан сүүлийн 2 жил дараалан. За гэтэл энэ жилийн шавтаргын тоглолт түүний хувьд бол нэлээд хатуу олдохоор байна да. Авлаа гэж бодоход нэлээд хатуу байдалтай. Авахгүй ч байх магадлалтай ийм л нөхцөл байдал болсон байна. Одоогийн байдлаар 15 хожигдчихаар явж байна гэдэг чинь. За тэр үед бол ерөөсөө дандаа олон өргийн 3-аас 4, 5 өргөөр тэргүүлж явж байгаа л авраг авч исэн бол одоо энэ удаад за 5 өргөөр тэргүүлж явахын хувьд л явж байлаа. Энэ жил гэвч баригдсаар бол сүүлдээ өөрөө 3 өргөөр хожигдож явсан бол за одоо 2 Сэлбэдэ хамгийн сүүлд шударгын тоглолтод тоглосон тохиолдол 2014 оны Masters тэмцээн дээр болсны тавг санаж байгаа. SBS телевиз тавгуудыг дээр Masters тэмцээний шударгын тоглолтыг шууд дамжуулан зөвхөн шударгын тоглолт гэж биш бүх тоглолтыг шууд дамжуулан үзүүлсэн. Masters тэмцээн бол урилгын тэмцээн. Masters тэмцээнийг мөн яг энэ Dafa Bet гэдэг энэ компани энэ төлөж явуулсныг санаж байгаа. За тэр шударгын тоглолтын дээр Рони Маркс хэлбэгстэй илэрхий давуугаар 14 гэсэн харьцаа тавьсан. Дэлхийн аваргаас бусад урилгын болон чансааны мэргэжлийн тэмцээнүүд ерөөсө хамгийн дээд нь 10 хожлоор л одоо шударгын тоглолт нь явагддаг. За тэгэхээр одоо дэлхийн аваргын шударгын тоглолт бол 18 хожлоор хамгийн урт форматаар явагдаж байгаа. Дандаа тэгж явагддаг. Энэ форматаараа ч өөрчлөгдөлгүйгээр одоо бараг 40 жил явагдаж байна үзэгчтэй. Дондор тоглох боломжтой болцсон юм уу үгүй юу? Сая бол арай л их хэрчсэн байна. Арай жаахан зузаан байсан бол болох байж. За дондор тоглох боломж байгаа эсхийг нарийн шалгаж байна. Нарийн шалгаж хоёр талаас нь зөвхөр шаарта талаасаа, улаан талаасаа за яста 7 хэмжээний багтлал хичээл нэг байх та. За хэрвээ энэ болохгүй байгаа нөхцөл бол энэ нөгөө талын
Шарыг ногооны бололдоо тоглочих боломж харагдаад байх юм. За ногооны бололдоо тоглох шаар. Гэхдээ бас эргэлзээтэй байна. Эндээс сайн мэддэхгүй байна. Ногооны бололдоо яг чөлөөтэй явж гэнэ үгүй юу? Гэхдээ зүүн дундуур тоглох нь одоо илүү хялбар байгаад байна л да. Сэлбигийн хувьд ганцхан өөр нөгөө улаанаас саадтай үгүй юу гэдгийг л нягтлаад нэлээд удаан нягтлж харсан боловч эцсийн шийдвэрээ гаргаж чаддаггүй. За бодож за эрсдэл хийхээсээ татгалзгаа. За эндээс бол харин нөгөө дундуур тоглох шаарч юм бол чөлөөтэй дундуур тоглох боломж байна. За гэхдээ энэ бол эрсдэл юм аа, энэ бол эрсдэл юм. За авах юм бол хожих магадлал маш өндөр. Ийм олон улаан бүгдээрээ ингэж ширээгээр дүүрэн тартсан байхад одоо нэг давтлах боломж ирлээ л бол тэгэл ийм өндөр ур чадвартай тоглогчдын хувьд бол нэг дайралтаараа угсруулж цохиод хожил болгочих, энэ өргийг хожил болгочих боломж бол байна. За тэгж эрсдэл хийх өөгүй юу? За Сэлби за модож яваад шийдсэн байна л та. Хамгийн гол нь алдах юм бол хожигдно гэдгийг. Оо. Тэр болонлоо яг бариатай газар нь тоглолцож байна. Одоо сая бол ороогүй байлаа гэхэд бол ямар ч бариатай хялбар тоглолч хуулаа байхгүйгээр. Гайхамшигтай сайн цоглоо. Одоо шарын холын хол шарын боллоо. Eight. $15. Yep. 16. $23. За эндээс плант байгаа юм бах та. Тийм байна. Эцэст баг алдахын аргагүй яаж цогсон унчаар плант харагдаад байна.
цэнхэр бараг шолон зогссон бас 29. ашиг юм уу та яагаад гэвэл аль нэг талынхаа улаан руу ойртуулах боломж юм уу та бараг шолон зогсчихол за тэгэхээр дундын за яг хэл дуусаагүй байхаар одоо Paolo Selby 29. дундын зайнаас цогх шаардлага гарлаа ойртуулах боломжгүй гэж хэлэнгүүд алдах юм да. Тэр цаашаа хагараатай зогссон бол цаад улаан руу ойртуулчих байлаа. Наашаа хагараад зогссон бол наад улаан руу гэтэл аль руу ч ойртуулах боломжгүй. За гэхдээ Ронид бол бас жоохон хэцүүхэн ирчээ. За гэхдээ маш сайн ирчээ. Ийм хэлцээнээс зөвхөн шаарыг одоо хол явуулахгүй барьж чадчихэдэг гэдэг энэ бол одоо мундаг шатвар. За тэгэхээр одоо наан байж байгаа нэг улаана. Наан байж байгаа улаана тоглолчин. За тэгэл цаашаа явах юм да. 6. 7. Давтлалтаа тийм сайхан эхэлчихэд 29 он аваад ингээд тасарчлаа да. Сэлгэд харамсалтай л байгаа. 14. 50. 50. Доод нэрвэ барьж чадахгүй. Рони бүрд өмнө боломжтой гадраас бүр 29 онооч биш бүр 15 он аваад ингээд цаашаа явж чадсангүй. За одоо тэгэхээр гэхдээ л одоо Селби одоо энэ гаралтаараа асуудлыг бүрэн төгс шийдэж чадах уугүй гэдэг бол бас эргэлзээтэй байна. Одоо яг чадна гэдэгт бол би л ойдох чадахгүй байна. 1. За дундуур шарын болно лоо юу. 6. За дундуураа сонгосон. 7. За хүчийг бол сайн тааруулж чадчих байна. Цаашаа. За энийг улаан мөргөнөө тийм байна. Тэгэхээр гаргалтын тухайд за тэр өөр улаан нэгд мөргсөн нөхцөлд бол тэгээд гаргалт одоо тодорхойгүй болчдөг. Тооцоо шал өөр болчдөг. Нөгөө улааныг нэмгэн мөргөхгүй, заа мөргөхгүй ямар хэмжээнд ирчин саарах вэ? За энэ бол алдах магадлалтай. Тэгтээ маш их сайн. 18. Зэвтэйгүй одоо Селби одоо яг энэ гаралтаараа гүйцээж чадах уугүй юу гэдэгт эргэлзэж байсан. Би бол эргэлзэж байсан.
Тэгээд жишээ үнээс гадна шийдэх асуудал байгаа. Тэр идэхгүй хоёр улаан, гурван ч улаан идэхгүй байгаа. One. За боломжийн. За бас нэх боломжийн ч гэдэг хагараа буруу дэшин нэлийн чанга зогсчээж за гаргахад хэцүү байсан да. Гарсангүйдээ за борыг дэрэгдэх улаан байхгүй хаа. 8. За тэгэхээр тактик явагдахаас өөр аргагүй болсон. Ronnie O'Sullivan, 8. За хойны угууланд өшөө жахан цаг уншаад харын авд. Снукер тавихаар яг тийм хүчээр зогсон байна гэтэл бол яг чиглэлэн таарсангүй. Хүч бол их сайхан таарсан. За эндээс довтлох уугүй юу? Селби. Довтлого бол осолтой байна. Яагаад вэ гэхээр за хөрс Армандр итгэхгүй байгаа. Дээд хан хажлаганд ойрхон байгаа хоёр улааны аль нэг мөрөгчих юм бол за мөргүүлэхгүйгээ татаа зөхөхөр бороо мөрөгчих магадлал бас байгаа тийм. Бор мөргөнө гэдэг манай улаан хөдлөн гэсэн үг. За тэгэхээр татгалзаж байна. Селби. За Рони бол довтлох байхаа юм лөө. Нөгөө улаанууд өөр шаарыг мөргүүлэхгүйгээр явах боломжтой байсан болохоор амжилттай довтлоод за ногоон дээр бол сайхан гарсан. За ногооны дараа дээд хоёр улааныхаа хөндөй улааныг тоглох гэхээр энэ үү. За юу вэ? За нэлээ итгэлтэй сохиж байх чинь вэ. Одоо саяны бол 6. холын улаанд дээр тоглоно гэдэг чинь. Гэвч цаашаа Ronnie O'Sullivan, 6. амар ч гэсэн авч чадаагүй ч гэсэн азтай. Дандаа азгүй цогсон шаар нь орохгүй өрсөлд өгсөн тоглох боломж ирээд байсан. За энэ удаадаа бол Рониг аз туршиж өрсөлд өгсөн бол довтлох юм байг. Довтлох юмгүй болжээ. За одоо тэгэхээр бодох боловсруулах тактик. За одоо юм одоо ээлжлэгийн жамаар Селбигийн зохиолд тактикийн зохиолд амжилтгүй болж Рониг хаац дайрдаг болж эхэлж явах шиг байна. Одоо тэгэхээр идэхгүй байсан улаан идэвхтэй болж яганыгаа хөөгөөд тэгээ идэвхтэй болоод тэгээ саяны гаргалтнаараа ногоон дээр ийм сайхан гараад энэ ногооноос одоо доор байгаа улаан руугаа гаргах чинь за одоо тэгэхээр одоо тэндээс өнгөн дээрээ тавихтаа л сүүлчийн улааны хөндөх боломжийг за яг тавьсан шүү. Яг одоо энэ өнцгөр бол сүүлчийн улааныг хөндөх боломжтой. За тийм ч амархан 10. хялбархан биш байдалтай болжээ. Гэхдээ тоглолцоход бол боломжийн
За шар идэхгүй маа. Тэрээс шууд Ронилдоо дааз төрж ихэлсэн. За ингээд оноо ягаан дээр оноо үндсэндээ тэнцэж байна. За зөвхөн шарын асуудал шар бол дэндөө одоо хамгийн идэхгүй байрлалыг эзлүүлээд тавиадхаа гэвэл одоо ингэж тавих бах та. 17. Шар. За одоо энийг тийм хэцүү байдлаас гайхамшиг. За тэгээ бүр ногоон дээрээсээ борлууга хагараатай. За ногооноо л авч чадвал 22. одоо тэгвэл цаашаа эргэлзэх хэрэггүй баха. Арай тэрүү чи одоо ягаан шиг шаар алдаж одоо тэгж фактлахгүй үстэй. 26. Арай ширүүн татсан бол унахал байна. 31. За ямар ч гэсэн одоо тэнцээний оноогоо хийгээд авсан байна. 13 онооны илүүтэй. 7 and the flame. За сая байрлалаас одоо ингэж хожид авч байгаа гэж нэг гайхаж байна. Дандаа хэцүү байрлалтай байсан. Тоглолт илүү олон хурцлдөнтэй болж байна. Үзэгчтэй сонирхолтой байна. Хамт дуустал нь үзцгээе. Thank you. Frame 30. Mark Selby to break. Mark Selby 4. Don't take any pictures, please. За селфиг алсан зөвхөн амжилттай болчлоо. Амжилттай боллоо. За одоо эндээсээ тэгвэл алсын зөвхөлтийн амжилт за нэг ганцхан хуваар илүү. Тав зөвхөн 3 орж байгаа л гэсэн үг байна да. 60 гэдэг маань. За янда. 4.
Тэр улааныг очиж мөрөх гэж яг тэгэж чигээр нь яг амруу мөргөж идэг. За энэ бол Аз юм доо. Five. Twelve. Thirteen. Twenty. Twenty-eight. Touching ball. За авлаанууд бүр нэлээд сайхан хийж өччихлээ. За нэг таарах юм бол одоо яг цохилт гүйцэхэд бага зэргийн хүндрэл байна. Бүр тийм их хүндрэл биш. Яг зөвхөн хэрчээтэй байгаа улаанаа тоглож бол арай хэлбэр. Шулуун байгаагээ тоглоход бол хэцүү. Тэл жирийн цохилтоос бол илүү хүндрэлтэй байна. 29. Машин болтой сайн зогсон. $36. Yeah. 37. За мөн нэлээд төвлөрж нэлээд хичээж явж байна да. За ингэж л явах хэрэгтэй те одоо. За одоо дээрээс цаашаа явхад бол нэлээд 42. боломжтой итайхан нөхцөл байдал үүсчээ да. Гэхдээ за энэ нэг үзүүлэлт харуулж байна. Сэлбигийн хувьд бол энэ тоглолтын дээр нэг ч удаа сенчури хийгээгүй байгаа байна. Сенчури брейк. Рони тэгэхэд 3 удаа хийсэн. Лав. 43. $49. $50. $57. $58.
63. 64. За оноо ямар ч гэсэн давчихсан. За одоо тэгэхээр хар орчхоор ингээд ягаан ороод удаан дээр гаргачихаар асуудал шийдэгдчих юм байна. 70. Дахин 2 өргөөр тасарлаа. $71. $78. 79. $85. $86. За Селбийн энэ тоглолтын дээр анхныхаа сенчури брейкийг хийх боломж бүрдэж байна да. За гэхдээ түүнд сүүлчийн улаанаар хөлтэй болох юм. 93. Сүүлчийн улаанаа амжилттай итгэж байсан. За 96 оноо хийсэн гонч одоо энийг ногоонтой авсан ч л одоо сенчури болчихно. 97. За яг л ногоон дуугаа. За сенчури брейк гэсэн нэр хийж байна. Тэгвэл одоо цаашаага total clearance 36 102. онцтой цохилт хийж чадах уу гэдгээ үзье. $105. $109. За 36 амжилттай цохилтыг хийхэндээ 33 амжилттай зогтсон. 34 дэх амжилттай цохилт. 114. 124 оноо. 120. За брейк нь бол 120, за 127. За ямар ч гэсэн 27 in the frame. Mark Selby. энэ дэлхийн авах шалгуулт тэмцээний хамгийн өндөр онооны шалгалт нь 10,000 паунд байгаа гэдэг өмнөх тайлбарууд дээр хэлж байсан. За тэгвэл сонсоогүй хүмүүсээ дахиж хэлье. Энэ жилийн дэлхийн авах шалгуулт тэмцээний маань энэ тэмцээнд гарах хамгийн өндөр оноог 10,000 паунд